хотын олон дүүргүүдэд ялангуяа төвлөрсөн дэд үтс хөрөх боломжгүй газруудад бид нэр бие даасан байдлаар одоо 500 айл гэдэг 1000 айлын донд ирэх боломжтой. Гэтэ энийг бол зөвхөн хот гэхээсээ илүүтэй бас аж ахуй нэгжүүдэд үтсээ тавиад өөрсдөө дэд үтсийнхээ үйлчлэгийг үзүүлээд тогтцол үйлчлэгээ хийгээд ингээ айл өргүүдтэй нөгөө сөөхин гэдэг шиг үйлчлэгээ үзүүлээд тэгээ өшөө өргөн өрөөнд одоо олон хэсгийг хамруулаад хороогоор нь хийх юм боломжтой. Их жилүүдэд бид нэр бас одоо улс нийслэлийн болон гадаад дотоодын зээл тусламж түүний хажуугаар аж ахуй нэгжүүдэд энэ төсөлд илүү оролцуулах, санал тавих, хамтарч ажиллах юм боломжийг одоо нээж өгнө гэж төлөвлөж байна. За нийт гэр хороолт бол 204 гаруй мянган айл өрөх байна. За энэс цахилгаанд холбогдсон, 100-нд холбогдсон өөр одоо хөрс хэрэгэлдэггүй юм айл өрхүүд байгаа. Энэ дунджаар бол 180 мянга, 200 мянган айл өрөх гэж тооцсон.